Сайн байцгаана уу ихэм найзуудаа. Юу байцгаандаа авиацыг сонгох залуучуудаа. Та бүхэндээ нисгүчин подкастын 18 номерын дугаарт Монгол улсад хамгийн өргөн хэлэлцдэг, дэлхийд ч өргөн хэлэлцдэг сайн муу нэртэй алдартай Ми-8 болон Ми-170 нисрийн талаар товч хүргье. Хүрч чадах газараа хүрэх биш. Хүрэх ёстой газараа хүртэл нисч чаддаг машин гэдэг үгийг манай нисхийн хэлдэг юм аа. Хөөрхий минь энэ вертолетыг хүмүүс мууж, нисхийн хайрлаж, биднийг олон жил нуруунд дээр өөрч сайн муу зовлон жаргалтаан цуг өдний хүртэл бидэнд нуруугаа ахгүйсэн морь шиг зүтгэсээр ирлээ. Яагаад өмнө муулдаг гэвэл цагаарын нөхцөл нисгчдийн алдаа зэргийг үл тоон муулан болохоор хой талын хор овоохоо гэдэг шиг дандаа л түүнүүд дайрна. Тэр дайрч муулж байгаа хүмүүс нь их мэдгчд байдаг. Харин нисгийнхэн хүүгөө өмөөч байгаа их адил хайрдан хамгаалдаг байлээ. Мэдээж техникт сул талд гэмтэл гаралгүй яах вэ? Аваар ослын хувьд хамгийн найдвартай тэрийн тоонд ордог юм аа Ми-8 нистрэг. Маш олон хуваар үйлдвэрлэгдсэн тул ослын тоо өндөр бус 101 тутмын ослоор маш бага харьцангуй найдвартай нисгэн тоосдог юм аа. Учир нь нийт 12,000 нэгжийг үйлдвэрлэсэн байна. Ингээд та бүхэнд монголчууд бидний дунд сайн муугаараа алдартай энэ нисдэг тэргийн талаар цухас танилцуулъя. Ми-8-ыг анх 1961 онд Милийн зохион бүтээх товчоонд хийсэн. Яагаад гэвэл зохион бүтээгч Милөөрөө зураач хүн байсан. Мил өөрийнхөө баг ихэнх нисдэрийн зураг дизайныг өөрөө зурж гаргасан байдаг. Ингээд 1961 оны 7 сарын 9-нд анхны туршилтын нислэгээ үйлджээ. Харин 1967 онд олон нийт танилцуулагдсан байна. Сайн муу нэртэй залууг өдгөө дэлхийн 80 гаруй орн хэрэглэж байна. Бүр нэгдсэн үндэсний байгууллага хүртэл энэ залууг өөрийнхөө дотоод гадаад ажиллагаанд олноор хэрэглэдэг. Техникийн үйлчлэгээхэд зардал багтаа бат бөх. Тэрээр анх 1967 онд Арабын 6 өдрийн дан, 1973 оны Арабын хөлөн осны дан, 1978 оны Этиоп Сомалийн дан, 1979-аас 1989 оны хооронд болсон Афганы дан, Чечений дан гэд хад үзэж халуун чулууд олоосон 7 гортой ирдээ. НАТОгийн тайлгнах код нь ХИП. Хос турба АИ-24В хөдөлгөөртэй. Дээд хурд 250 км цаг. Баял дээрийн бүрэн комплекттэй хурд 225 км. Аслалт 450-аас 570 км. Нислэгийн дээд өндөр 4500 м. Нислэгийн хэвийн чин 11570 кг. Нислэгийн дээд чин 12000 кг. Ми-8 вертолет бүхэхтэй 18-аас 24 зорчигт эсвэл десантчин тээвэрлэх чадвартай. Экипаж 3 хүн. Маш олон хувилбараар үйлдвэрлэгдсэн боловч үндсэн хувилбар нь Ми-8, Ми-8МТ, Ми-8Т, Ми-171, Ми-171Е. За одоо ингээд та бүхэндээ Ми-8 нисдэгний хамгийн залуу хувилбар Ми-171Е нисдэгний талаар товч ойлгуулъя. 1980-аас 1990 онд энэ техникийг бүрэн дүүрэн эзэмшиж байсан инженерийн ажилчид нисэг бүрэлдэхүүн үнэхээр төгс эзэмшиж ямар ч нөхцөлд үүргээ сайн биелүүлдэг байсныг дурсан санахад сайхан байдаг юм аа. Монгол улсын гавьяат сугар пүрвсэн шорой жав гэд олон сайхан нисэж ахнаар энэ Ми-8 нисдэргийг үнэхээр сайн эзэмшсэн нисэж байсныг дурсахад харагддаг да. Шинэ хувилбар Ми-171-ийг 1991 онд олон нийтэд танилцуулж одоо Оросын холбооны улсын Бурят улсын Улаан-Уд, Москва, Казан, Саратов хотын Милийн нисдэрний үйлдвэрлэдэг. Дотоод удирдлага захимжиж Прибор шингэн кристалл үйлсэж хилдсэн. Хөдөлгүүр илүү хүчтэй болсон. Өөрөөр хэлбэл хос турбинтай дайрагч Ми-24 вертолетын ТВ-317ВМ нисдэг суйлуулсан байдаг. Хамгийн сүүлийн үеийн Ми-171Е вертолет Монгол улсын нисгэгчдийн агаарын цэгийн дугаар анги болон МАК компанид үүрэг гүйцэтгэдэг юм аа. Вертолетын 1500 хүртэлх цагийн нислэгийн дараа сервис засварыг өөрийнхөө оронд хийдэг бол 1500-аас дээш нислэгийн дараа тухайн үйлдвэрлэгч оронд урсгал засварт оруулдаг. Манайхан Ми-171Е нисдэргээ Бурятад урсгал засварт оруулахаар аваачид орсод их гайхаж яаж ингэж их гамтаа хайлж идлээ гэж хэлцгээдэг юм лээ.
манай 171-ийн бэлтгэлүүд тусгай ангийн шүгрийн байнгын бэлтгэлүүд их төөмрүүд хамгийн сүүлд Дотлон тэнгэрийн уулзалтын осол гээд тусгай өөрийн нислэгт цагаалгаар үүрэг гүйцэтгэдэг бөгөөд төрийн удирдлагуудаас гадна онцгой өөрийн нислэгт мөн үүрэг гүйцэтгэдэг юм аа. Тийм ээ, юм бол шууд дайр давшилдаг хойд талын хараа уухаа чинь улс орны батлан хамгаалалт онцгой байдал бусад ажиллагаануудад үүргээ сайн гүйцэтгэж манай нисгчдийн итгэл төлөх хэвээрээ байгаа шүү. Цаашиж үүргээ найдвартай гүйцэтгэх болно. Хүрч чадах газраа хүртлээ биш, хүрх ёстой газраа хүрч чаддаг нэстэ дэрэгдээ. За баярлалаа та бүхэндээ. Дараагийн дугаартаа би та бүхэнд дэлхийн анхны үл үзэгдэгч F-117 Night Hawk сөнөөч онгоцыг Сербүүд хэрхэн буудаж угаасан талаар түүхийн товчлон оруулнаа. Сайхан авцаагаараа та бүхэн.